Нийслэлийн хэмжээнд 140 чиглэлд 1168 автобус иргэдэд үйлчилж байна. Нийтийн тээврийн бодлогын газарт өдөрт дунджаар 250-аас 300 орчим дуудлага ирдэг. За үүний 75-аас 80%-ийг эд зүйлээ нийтийн тээврт мартаж уусан тохиолдлууд хэзэлдэг байна. За камерын тусламжтайгаар олж эзэнд нь 100% буцаа өгдөг. Мөн камерын систем нь зөвхөн эд зүйлсээ орхисон иргэдэд туслах төдийгүй гэмтэрэг зөрчлийг бууруулах, нийтийн тээврийн жолооч нарын ёс зүйн хандлага харилцаа сайжрахад чухал нөлөө үзүүлж байгааг албаныхан онцлоо. Автобусны жолооч зогсоолоос зорчигчоо аваагүй. Бүхээгтээ тамхи татсан, очих ёстой газараа хүрэлгүй зорчигчтой буулгасан гэх иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Үүнд 5 жолоочийг зөрчил гаргасан хэмээн үзэж зөрчлийн тухай хуульд заасны дагуу учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Зорчигчийг хүний авсангүй гэсэн гомдлуудыг хэрж байна. За энэ дээр бас энэ тохиолдолд бол зөрчлийн тухай хуулийн 14-ийн 6 дугаар зүйлийн 9 заасны дагуу хариуцлага тооцдог. Бөглөө саатлаас гарсан жолооч ганц хоёрхан буудал дээр очиж автобусанд үрчдэг. Дахиад хүн суулгах ихээр ямар ч багтаамжгүй болчдөг. Ийм асуудал бас гарч байна. Тэр тохиолдолд бас жолооч нар иргэд бол одоо автобусны худал дээр хүлээгээ зогсож явахдаа энэ автобус дүүрсэн байна гэдгийг бас тэр болгон харж мэдэхгүй шүү дээ. Энэ автобус хүний авахгүй явчлаа гэдэг бас нэг юм тал байна. Энэ шинэ систем нэвтэрснээр иргэдийн хайсан гэсэн эд зүйлс ерөнхийдөө бүгд ерөнхийдөө олж эзэндээ очиж байгаа. За хамгийн сүүлийн жишээ дурдах юм бол за иргэн жижиг одоо коршлогтой түлхүүр болон бичиг баримттай орхиод буусан тохиолдол гарсан. За үүнийг тухайн жолооч маань тээврийн хэрэгсэл дотроо хайгаад олоод за тухайн иргэнд нь ерөнхийдөө өгсөн. Яг гоо тэр нөгөө нэг зүйлсийг маань дотор зочиж явсан иргэн маань минийх гэдэг утгаараа авах гэж байсан боловч энэ камерын систем ерөнхийдөө хэрэгжиж эхэлснээр жолооч тухайн иргэнийхийг биш одоо яг зөв эзэн олж нөгөө нэг тухайн бичиг баримтыг маань хүлээл гэж өгсөн байгаа. Энэ маань бас энэ шинэ системийн бас давуу тал байгаа. Иргэд нийтийн тээврт эд зүйлээ орхисон тохиолдолд автобусны төлбөр төлсөн картын дугаар, гаражийн дугаарыг ашиглан чиглэлийн автобусаа тодорхойлуулдаг байна. Мөн 7004 4040 дугаард холбогдсон бүртгүүлж ингэснээр гээгдүүлсэн эд зүйлээ олж авах боломжтой юм а. Одоо нэгэнтээ ингээ хийгээд эхлэх